Намасте йогийн ялган багш нь өмнөх хичээлдэр бүгдээрээ Сурья намаскара буюу нарны мөрөглийнхаа хоёр хувилбарыг хийж сурсан. Тэгээ өнөөдөр болохоор нарны мөрөглөө мөн хийн бас цосод тасгалынхаа үргэлжлэлийг үүсгэх байгаа. Яагаад нарны мөрөглө хийдэг вэ гэхэлэр одоо цосод тасгалж байна уу ямар нэгэн тасгал дээр йогийн байрлалуудаа хийхийнхаа өмнө заавал бие халаадаг болохоор бие халаалт нь нарны мөрөглө болоод явт юм аа. Тийм учраас бүгдээрээ халаалтынхаа өмнөх халаалтуудыг хийж эхэлцгээе. Бүгдээрээ матан дээрээ эсвэл газар сууж агаад нүдээ наад зүүн гараа зүрхэн дээрээ тавиад баруун гараа хөлийг эзэн дээрээ тавиад амьсгал хамраар гүнзгий аваад амьсгал хамраар гүнзгий гаргана. Дахиад нэг удаа амьсгал хамраар гүнзгий аваад хамраар гүнзгий гаргаа. Ингэхдээ тайлбар анхаарлаа хамрынхаа үзүүр дээр эсвэл амьсгал орж гарч байгаа тэр яг үйл явцыг төсөөлнө мөн анхаарлаа тэрэн дээр авчрах гэж. Тэгж анхаарлаа амьсгал дээр авчирснаар бие чинь тайвшраад аяанд анхаарал чинь биен дээрээ ирэнгүүт тэнцвэр олоход ч амар болно. Йогийнхаа байрлалуудыг хийхэд амар болно. Тэгэхээр хамгийн сүүлийн удаа дахиад нэг удаа амьсгал хамраараа гүнзгий аваад хамраараа гүнзгий гаргана. Амьсгал аваад айжмаар нүдэ нэгээд бүгдээрээ нуруугаа мушиж эхлэе. Баруун гараа зүүн өвдгөн дээрээ тавиад нөгөө гараа нурууныхаа хойно тавиад амьсгал аваад цээжэд илгээ толгой оройгоороо дээш гаргаа нуруугаа мушгаад хойшоо харин мөрөө давуулаад амьсгалаа эндээ хамраараа гүнзгий аваад амаар гаргаж болно амьсгал аваад амаар гаргая. Яа нэг удаа амьсгал аваад амаар гаргая. Буцаад би нөгөө тал дээрээ зүүн гараа баруун өвдгөн дээрээ тавиад нөгөө гараа нурууныхаа хойно амьсгалаа аваад толгой оройгоороо дээшээ сунаад гаргаад баруун мөрөө хойшоо сунгаад хойшоо хойшлыгаа хан руу хараад нуруугаа муших. Энд нэг удаа амьсгал хамраараа гүнзгий аваад амаар гаргая. Сүүлийн удаа амьсгалаа амаар гаргая. Айжмар буцаад биеийнхээ төв дээрээ. Эндээсээ бүгдээрээ тал мөрөө сунгах тасгалъя. Тэгээ би хажуунаас харуулъя. Хоёр гараа алтлаад баруун гараа зүүн гарын дээгүүрээ давхарлаад гарынхаа алгыг нийлүүлж болно. Эндээс юу их вэ гэхээр бүгдээрээ амьсгалаа авахдаа тохоогоо дээшээ хөдөлгөн амьсгалаа гарахдаа мөрөө доошоо. Мөрөө ингэж доош нь таарснаар бидний нурууны далд мөрний хооронд ингэж таталтна. Тэгээ тэрийг хийцгээе. Амьсгалаа аваад тохоогоо дээш нь гаргаад мөрөө доош нь. Гарынхаа үзүүрлүү эсвэл гар руугаа харж болно. Нахаарлаа түлрүүлээ. Толгой оройгоороо мөн дээшээ сунаад далд мөрнийхөө гол хэсэг таталж байгаа тэрийг ажиглаад сүлийн удаа амьсгалаа аваад гаргаад суллаа. Эндээсээ бүгдээрээ нарны мөрөглөө хийцгээе. Хоёр гараа урдаа тавиад мөрний хэмжээний зайтай гар ялгач нь газар хоёр өвдөгч нь мөрний хэмжээний зайтай бүгдээрээ ширээ байрлаа. Тэс амьсгалаа цээжэд илгээ зүрхээ нэгээд харц таац руу нэ гаргаад нуруугаа бүтээлгөө түүсээ нуруу руугаа мөр амьсгалаа аваад үнэ ахаад нэг удаа харц таац руу гаргаад нуруугаа бүтээлгөөд мөр эндээсээ аль болох газраас өөрсдөө түлхэж чинь гэж төсөөлье. Амьсгалаа аваад үнэ сүүлийн удаа цээжэд илгээд гаргаад нуруугаа бүгдээлгөөд мөр амьсгалаа буцаад ширээ байрлуулъя. Эндээсээ хоёр нөлгийн үлмийн газар тавиад доош харсан хорог хоёрын зарим нэг хүмүүсний эндээсээ илүү том зааваа доош харсан хорог орж болно. Үсгийн чинь заавал газар хүрэх албагүй. Амьсгалаа хоёр үлгийнхээ үлмийн дээр ирээд гарахдаа үсгийн нэг нь чигчээд яг дугуунжин гэж төсөөлье. Хөлийнхөө хар хэсгээр хаалаа авчраад тэр таталтж байгаа чүрмсөө булчингаа бүгдийг ажиглая. Мөрөөж ихнээсээ зайтай сүүлийн удаа буцаад биеийнхээ төв дээрээ доош харсан. Тэс айжмаар хоёр гараараа хоошо хөл рүүгээ алхуулаад эсрэг тоонуудаа бариад өвдгөө нуглаад гизээ гуйн дээр амраагаа толгоороо газарлага хөндрүүл. Тэсээ бүгдээрээ уршаа хошоо савлаад яг тааснаас зүгтсэн байгаа юм шиг сарсан багаа шиг хоёр тийшээгээ савлаад нуруугаа газарлага хөндрүүлээд
буцаад биенхээ төвдрийн хоёр гараа суллаад хоёр гараа нурууныхаа хойно чагтлаа толгоогоо давуулаад энэ дээр ихэнх нь өвдгөө нуглаад хийж болно. Толгоо орчин газарлуугаа хүнд толгоогоо хоёр тийш нь сэгсрээ дуушин тоошин дохиод өөртөө адилхан ихтэй их нэр гаргаад хоёр гараа суллаад ташаан дээрээ тавь өвдгөө нуглаад амьсгалаад айчмаар нурууныхаа нуглан бүрээр дээшгээ босоо амьсгалаа. Амьсгалаа гаргаад энэсээ бүгдээрээ бие халаалтаа хий. Тэгэхээр матынхаа урд хэсэгт алхаж хурж ирээд хөлөө нийлүүлж болно. Эсвэл мөрний хэмжээний зайтай хий. Хоёр гарч нь биеийн даваа толгоороо дээш хэнийг уцаар татчихин гэж төсөөлөе дээшгээ сунаад гарын үзүүрчин газар руугаа хүнд гарынхаа алгыг гадагш нь харуулаад амьсгалаа аваад хоёр гар таац руу гаргаа доошоо тонгоогоо дээрээ булчингаасаа бариад эндээ өвдгөө нугалж болно. Толгой орчин газар хүнд хамгийн чухал нь мөрөө дээш нь тааз руу татъя. Амьсгалаа аваад хагас үндий гар шилбэн дээр толгоороо уршаа суны. Гаргаад гар газар амьсгалаа тоошоо алхуулаад ганц өсгийгөө хоошо суны. Толгоо ороогоор уршаа мөрөө чихнээсээ зайтай яг нөгөө яс мэлхийний хүзүүшгээ хүзүүгээрээ уршаа суны. Хариу гизээ тотгошоогоо тат. Хажуунаас ч харахад нэг шулуунд байгаа юм шиг гаргаад өвдгөө буулгаад цээжрээ доош хэвтээ. Амьсгалаа аваад хагас үндий могоо барил игэн цээж айлах үргэн болохыг хичээ. Гарын алгачин газартаа бат бүх толгоо ороогоор уршаа суны. Амьсгалаа гаргаад доош харсан нохоо. Амьсгалаа аваад баруун хөл тааз руу өсгийгөө хоошоо дэлгээрээ гаргаад өвдгөө нуглаад хоёр гарынхаа хооронд алхуулъя. Зарим нэг нь гараараа уршаагаа авчираад арийнхаа өвдгийг буулгая. Амьсгалаа аваад хоёр гар тааз руу гаргаад доошоо гүн суй. Хариу гизээ тотгошоогоо татаад мөрөө чихнээсээ зайтай. Зарим нэг нь эндээсээ арийнхаа хөлийн өлмий дээр гарч агаад өвдгөө газраас хөндийрүүлэх гээд үзье. Сүрийн намаскэр Б дээр хийсэн шиг эндээсээ доошоо гүн суй ташаагаараа гуяараа. Хойтлынхаа гуйг аль дээш нь өргөөд хоёр гар тааз руу. Гүн суй тэндээ эсэг бариад нэг амьсгал хамраар гүнзгий аваад гаргаад хоёр гар газар. Аваад хөлөө хоошин татаад банц өвдгөө буулгаад бүгдээрээ цээжрээ доошоо хэвтээ. Амьсгалаа аваад хагас үндий бужаангаас нь буюу могоо барил гаргаад доош харсан нохоо. Нөгөө хөлн дээр амьсгалаа аваад зүүн хөл тааз руу өсгийгөө хоошо чигжээ түлхээд гаргаад өвдгөө нуглаад хоёр гарынхаа хооронд хөл авч. Зарим нэг нь гараараа уршаа татаж болно. Өвдгөө буулгаад амьсгалаа аваад хоёр гар тааз руу. Доошо гүн суй хариу гизээ тотгошоо гарынхаа үзүүрээр дээш тэмүүл. Энгийнээр амьсгалан чигээр хойдлынхаа хөлийн өлмий дээр зарим нэг өвдгөө тулж байгаа дээшээ босчлон амьсгалаад айжмаар өвдгөө газраас хөндийрүүлээд эхлээд тэнцвэрээ олъё. Тэгээд ташаагаараа доошо гүн суй. Хойдлын гуйг дээш нь өргөөд ууртлынхаа гуяар доошо гүн суугаад хоёр гар тааз руу. Гарынхаа үзүүрээр дээшээ суны. Дахиад доошоо гүн суй. Эхний амьсгалаа аваад гаргаад гар газар. Амьсгалаа аваад хөлөө хоошин татаад банц гаргаад цээжрээ доошоо хэвтээ. Амьсгалаа аваад хагас үндийгөөд могоо барил игэн цээж өргөн болоход толгоороо уршаа суны. Хүзүүнийхээ хар хэсгийг сунгаж ийн гэж төсөөлье. Гаргаад доошоо харсан нохоо. Хоёр хөлийнхөө засраараад амьсгалаад хоёр хөлийнхөө өлмий дээр ирээд гарахтаа өвдгөө нуглаад хоёр гарынхаа хооронд уршиг алхуул. Энд дээр өсрөх шаардлага байхгүй. Зарим нэг нь өсөрч болно. Гэтэ эндээс хөнгөө алхаад очиж хоёр гарын хооронд амьсгалаа аваад хагас үндий гар шилбэн дээр долоогийн тоошоо урагшаага толгоороо урагшаа суны. Хүзүүчин ч гэсэн сунна. Гаргаа доошо тонгоо өвдгөө та нугалж болно. Зарим нэг тэгшгэн хийж болно. Эндээс яах вэ гэхээр мөрөө дээш нь тааз руу өргөөд толгоороо газар руу хөндрүүл. Тэнгүүд нуруучин доошоо сулраад нуглан бүрээрээ доошоо сунна гэсэн үг. Амьсгалаа аваад хоёр гар тааз руу гаргаад хоёр гараа зүрхнийхээ урд тавсаргая. Тэсээ бүгдээрээ зогсоо байрлалуудаа хийж болно. Тийм учраас матын гол хэсэгт хурж ирээд
хоёр хөлийнхөө уулыг газартаа бат бөх урагшаа хараад ямар нэгэн цэг дээр ямар нэгэн объект дээр хамгийн анхаарал авчир. Хоёр гараа ташаан дээрээ тавиад эхлээд бүгдээрээ зүүн өлөөсөө эхлэе. Зүүн өлийнхөө уулыг газартаа бат бөх болго. Баруун өлийнхөө өл мэдрээ ирээд амьсгалаад айжмаар бар өлөө өргөөд гараараа шаанаасаа бариад гуйныхаа эхлэл хэсэгтэр хөлөө тавь. Нөгөө цэг рүү ширцэн чигээр одоо тэнцвэрээ ол. Та донжонж болно. Таны ойр тойрон орчинд ямар нэгэн чимээ гарч болно, танд нөлөөлж болно. Та гэхдээ тэрнээс ангид нүдэ ханаад эсвэл нөгөө цэг рүү ширцэн чигээр хоёр гараа зүрхний гоор тавсрах. Нэг амьсгал аваад гаргая. Дахиад нэг удаа амьсгал аваад гаргаад суулъя. Нөгөө тал дээр одоо энэ дээр болохоор баруун өлөө газартаа бат бүх олгоод хөлийнхөө дөрвөн өнцгөр гიშгээд хоёр гараа ташаан дээр зүүлийнхөө өлмий дээр амьсгалаад айжмаар зүүн өлөө өргөөд шаанаасаа бариад баруун гуйныхаа дотор талтай. Нөгөө цэг рүү ахиад хар. Тэгвэл тэнцвэр ч олно. Тэгэхээр тэнцвэрээ олсноороо таны анхаарал чинь дараагийнхаа тасгалууд дээр илүү амархан олддог болно гэсэн. Тэс айжмаар хоёр гараа зүрхнийхээ урд тасаргаад зарим нэг эндээс гараа дээш нь үргэж болно. Магадгүй нуудаа дээш тааж хараад үз. Тэнцвэр чи өөрчлөгдөж байна уу? Гаргаад суулъя. Хоёр хөл гараас ихсрээд эндээс бүгдээрээ хоёр гараа алтлаад хоёр гарынхаа алгаар хоёр тишээ түлхчин гэж сөөлөд алдсан гарынхаа бугуун доор чинь таны хөлийн давхай очно. Тэгэхээр нэг 4-5. Ер нь бол том зай авсан дээр хоёр хөл чинь параллел буюу тэнцүүгийн тэмдэг шиг хоёр гараа ташаан дээрээ тавиад амьсгалаа аваад цээжээ дээш нүргөө толгоороо дээшээ суна. Гаргаад ташаагаараа доошоо нуухлаад дэсээ зарим нэг нь хоёр гараа яг нүүрнийхээ доор тавьж болно. Зарим нэг нь хойшоо алхуулаад яг хоёр хөлийнхөө завсар хоёр гараа мөрнийхөө хэмжээний зайтай аваад амьсгалаад хагас өндөгөө гаргаад доошоо тонгой. Хоёр гар чинь мөрний хэмжээний зайтай гэдгийг сайн санаарай. Тэндээ үлдээ. Таны толгойр чинь заавал газар хүрэх албагүй. Гэтэ хурж байгаа нэг нь зүгээр. Зарим нэг нь толгойнхоо доор блок тавьж болно. Хамгийн гол нь энэ дээр өвдөг гуяа чангалах хэрэгтэй. Хавирг гизээ дотгошно. Мөрөө дээш тааз руугаа үргээ доош тонгоодохтой адилхан. Амьсгалаа аваад хагас үндий. Тэгээс хоёр гараа нурууныхаа хойно чагталж байгаа доош тонгоогоод үзье. Таны хөлийн чаар таана гэж өсөөлөд биеийнхээ жигүүлэлэг толгой руугаа үгүй. Тэндээ бариад амьсгалан чигээр амьсгалаа хамраараа гүнзгий аваад хамраараа гаргая. Сүүлийн удаа амьсгалаа аваад гаргаад гараа судлаад гараа газар тавиад өвдгөө нуухлаад айжмар дэше босчрээ. Санийхаа зайг хадгалсан чигээр хөлчин параллел. Энэ удаа бүгдээрээ дайчин хоёр хийцгээд тэгэхээр баруун хөлөө урагш нь харуулад доошоо гүн суй. Тэгэхээр баруун хөлний чинь үсгийнөөс хойдлын хөлийн ном хүртэлнийг шулуун зураас байна гэж төсөөлөд арийнхаа хөлөндөө булан үсгий. Доошоо ташаагаараа гүн суугаад хоёр гараа алтлаад мөрөө суулъя. Энээс урагшаа уртлын гарын үзүүрлөө хараад харцаа зөөлөөд мөрөө сул. Зарим нэг мөрөө хавчсан байж магадгүй. Зарим нэг ихтэй хотоосон байж магадгүй. Тийм учраас хавирга гизээ дотгошоогоо тат. Таны ташаа чинь яг төмпөнтэй ус гэж төсөөлөл тэр төмпөнтэй усаа урагшаагаа асахгүй тул эсвэл хойшоо асахгүй тул яг балансаа олоод алтан дундчиг олоод доошоо гүн сой. Тэнцвэр ол. Амьсгалаад гарынхаа алгыг дээш нь харуулад гаргаад хойшоо сунаад баруун гараа толгойд өрөөд олоод гарынхаа үзрүү хойш дахиад ташаараа гүн суугаад мөрөөж ихнээсээ зайт. Зарим нэгнийх нь хүзүүн өвдөө дээш харахад хэцүү л та доошоо хойдлынхаа хөл рүү харж бол. Амьсгалаад буцаад дайчин хоёр тохоо баруун тохоогоо нуухлаад өвдгөн дээрээ тавиад зүүн гарынхаа үзүүрээр толгоогоо давал. Мөрөө дахиад чинээсээ зайтай ташаагаараа доошоо гүнс. Гарынхаа үзүүрээр уушаа тэмүүл. Эндээсээ зарим нэг нь хоёр гараараа бөмбөрцөг бариад амьсгалсан чигээр гаргаад дайч хоёр. Эндээсээ уртлынхаа өвдгийг тэгшлээд бүгдээрээ гурвалжин байрлал хийцгээе. Эндээсээ хоёр гараа алтлаад мөрөө суллаад амьсгалаа толгоо оройгоороо дээшээ гарахтаа ташаач нь байранда гарынхаа үзүүрээр ямар нэг юм авах чагаа юм шиг тэмүүлээ. Гаргаад гараа шагаан дээрээ эсвэл шилбэн дээрээ тавьж болно. Зарим нэг нь бүр гараа
хөлийнхөө хойно газар тавьж болно. Ер нь бол шилбэн дээр хийвэл илүү амар. Тэгээ зүүн гараа дээр нь таазар хүрэх. Нэр мөрөө хавчихгүйгээр мөрөө чихнээсээ зайтай толгоороо урагшаагаа сун, гарынхаа үзүүрээр дээшээ сун. Өвдөг гоёж хангал. Ялангуяа өвдөгнийхөө нүдийг татж ийн гэж төсөөл. Ялангуяа йог дээр төсөөлөхөд хийхэд илүү амархан болдог. Гаргаад гараа ташаан дээр тавиад доош хараад өвдгөө нуглаад айжмаар дэшээ дайж ойлгосон. Дээсээ хоёр хөлөө параллел болгоод нөгөө хөлн дээрээ хийцгээ. Зүүн хөлөө нөгөө тал руу нь харуулад өвдгөөр нуглаад хойдлын хөлөндөө булан үсгээд уртлын үсгийг чинь хойдлын хөлийн нуманд хурж ахаар. Доош гүнсэй. Хоёр гараа алдлаад мөрөө суллаад гарынхаа үзүүр рүү хараад амьсгалаад хоёр гарынхаа алгыг дээш нь харуулад гаргаа тоошоо уруу дайчин гарынхаа үзүүрээр хойшоо сун доошоо гүнсө. Гарынхаа үзүүрээр бас мөн хойшоо ямар нэг юм авах чинь гэж төсөөлье бүгдээрээ. Амьсгалаа аваад дайчин хоёр гаргаа тохоо нуглаад баруун гараа толгойд игрээд авал. Магадгүй хажуу тийшээ харж ивэл зарим нэгэнд намар зарим нэгэнд доошоо харуулаа мөн. Арай сорилттой болгох гэж хүсвэл дээшээ таазар орчил ташаагаар ахаа доош гүнс. Мөрөө чихнээсээ зайт. Дээсээ бүгдээрээ хоёр гараараа бөмбөрцөг бариад үзье. Гизнийхаа булчин арчлуулаад тавир гизээ дотгошоогоо доош гүнс. Амьсгалаа аваад гаргаад дайж хоёр. Уртлынхаа өвдгийг тэгшлээд бүгдээрээ дахиад гурвалжин байрал хийх чинь нөгөө тал дээр хоёр гараа биеийн дагуу сунгаад мөрөө суллаад таны ташаачин байрандаа үлдэн амьсгалаа цээжээ дээршээ гаргаад урагшаа тэмүүлээд ямар нэг юм авч байгаа юм шиг гаргаад гараа шилбэн дээрээ эсвэл шагаан дээрээ тавиад баруун гар таазар мөрөө чихнээсээ зайтай гарынхаа үзүүрээр дээшээ сон өвдөггүйя чангалаад таны яг хойдлоос чи харахад та хоёр шилний завсар хавчуулагдсан байна гэж төсөөлье. Тэндээ хэсэг барь амьсгалаа амраар гүнзгий аваад амраар гаргая. Сүүлийн удаа амьсгалаа аваад гаргая. Доошоо хараад гараа ташаан дээр тавиад өвдгөө нуглаад айжмаар дээшээ дайж ойл. Бүгдээрээ хоёр хөлөө параллел болгоод хоёр хөлөө нийлүүлээд хөл гараас ихсрээд өнөөдрийн хичээл үүгээр өндөрлөж байгаа. Тэгээ өнөөдрийн хийсэн дасгалуудын онцлог нь болохоор бид нэр эхлээд бие халаасан. Бие халаасныхаа дараа зогсоо дасгалууд хийсэн. Харин энэ зогсоо дасгалууд нь болохоор бидний хөлийг хүчтэй болгодог мөн хөлийн ар хэсгийг сунгаж өгдөгөөр онцлог. Тэгэд энийг хийснээр болохоор дараагийн дасгалуудыг хийхэд илүү амархан болтгоо. Тэгээ дараагийн хичээл хүртэл түр баяртай. Намасте.